арчил тухайтай хайртай залуучдын баяр маань 3 жилийн нүрийг үзсэн байгаа. Энэ жил бол 4 жилдээ зохион байгуулж байгаа. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр хүний эрхийн өөрийн хувь нэмрээ оруулж буй залуучууд энд нэг цуглаж өөрсдийн гэсэн орон зайгаа бүтээж байгаа энэ өдөр байна. Ямар хин нэгэн дарга бидний шүндөл болчихсон ямар нэгэн зүйлийг хүчээр бол ажиллахыг шаардаагүй. Энэ цугласан бүх залуучууд сайхан нийгмийн бүтээхийн төлөө сайн дураараа ажиллаж хамтаа суралцсан хурж юугаар ч ийшгүй нэмэлт цаг хугацааг бид хамтаа бүтээсэн байна. Демократик карнавал бол залуучууд бидний үдэл бодлоо бүтээлчээр хийдэг арчилсан шиг хэрэгтэй орон зай байдаг байгаа. Энэ орон зайг улам тэтгэхийн тулд өнөөдөр демократик карнавал маань 20 гаруй байгууллагын төлөөллийн залуучууд энд цугласан байна. Бүгдээрээ залуучууд байна уу? Ингээд бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, иргэний боловсролын төв, бүхний боловсролын төв, иргэний нийгмийн үндэсний эрс, Монголын үндэсний сүлжээ болсон. Монголын залуучдын эрс зэрэг байгууллагуудад хадгалахыг дэвшүүлж байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагааг тусдаа үзүүлсэн байна. За бүгдээрээ хүний эрхийг хамгаалагч залуучдын баярыг эхлүүлэх үү? Тэгвэл эхлүүлцгээе. Энэ жил энэхүү карнавалыг зохион байгуулахаар залуучуудын 20 гаруй байгууллага хамтран ажилласан. За ингээд бид хоёрын зүгээс бол энэхүү байгууллагуудыг энэ тайзан дээрс алдаршуулах хэрэгтэй байгаа. За ингээд хамгийн ихний байгууллага бол Баянгол дүүргийн залуучууд хөгжлийн төв. За мөн үндэсний цөөхөхийн төлөөлөл болсон ахвалчтай Самбатай Греки клубын хамтран маань ирсэн байгаа. За мөн хөгжлийн дэргэдэх залуу эрчүүдийн клуб хамтарсан байна. За мөн залуус эрүүл мэндийн төв ирсэн байгаа. Залуус эрүүл мэндийн төвийг бол бид зэм гэж бол товчж хийдэг. За мөн нийтлэгч залуусын клуб. Нийтлэгч залуусын клуб маань чөлөөт иргэний сэтгүүл зүйн чиглэлээр хамтарч ажилладаг ийм эдгтэй залуучууд маань байгаа. За мөн Монголын тэрэгцтэй иргэдийн үндэсний холбоо. За бас Моза урлагийн сургууль хамт ирсэн байна. За мөн Мөсийн хууль зүйн сургуулийн эрдэм шинжилгээ илтгэлийн Интимима клуб ирсэн байгаа. За мөн Монголын улаан цамцлын нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний залуус ирсэн байна. За мөн Нүбийн залуучуудын зөвлөх хорооны залуус маань хамтарч ажилласан байгаа. За мөн өөрчлөлтийн салбарын бүс байгууллагын залуучууд энд байна. За мөн өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд төрийн бус байгууллагын залуусын төлөөлөл ирсэн байгаа. За үеийн боловсролын үндэсний сүлжээ буюу YP-ийн залуучууд байна. За мөн Хаавал дүүргийн залуучуудын хөгжлийн төв бас ирсэн байгаа. За охидын эрхийн төлөө хөөрхөн зөвлөлтийн аян төрийн бус байгууллагын. За мөн хүний эрх залуучуудын эрүүл мэндийг дэмжих төв маань ирсэн байгаа. За хамтдаа төв. ИБ болон TG олон нийтийн төв. За хүчирхийллийн үндэслэг үндэсний төв. За мөн ISEC олон улсын байгууллага. За мөн дээр нь Toronto Young Group буюу залуучуудын уран бүтээлийн нэгдэл хамтарч ажиллаж байгаа. За ингээ хамгийн сүүлийнх нь I volunteer санаачлагын хөлс ирсэн байна. Эдгээр залуучуудтай хамтдаа хамтарч түгэй. За ингээд зохион байгуулагчид болон бидний үйл ажиллагааг дэмжигчдийн төлөөлөл болох хүний эрхийг хамгаалах үйлсэд өөрийн сэтгэл зүрх, цаг хугацаа, ур чадвараар дайчлан ажиллаж буй хүний эрхийн активистуудын төлөөллийг урьж байна. За ингээд тайзан дээр YP үндэсний сүлжээний зохицуулагч Өмэд Жон, залуус эрүүл мэндийн төвийн захирал Мигмарт Орж, Интимима клубын гишүүн Сонин Цэцэг, Брэки клубын гишүүн Өмөр Чаан, бүхний боловсролын төлөө үндэсний эвслийн дэд зохицуулагч Болор Сайхан, Монголын нийт үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Игч Жаргал игч нарыг тайзнаа урьж байна. Зөв сайн байна уу? Энэ цаг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр үнэхээр маш их залуучуудын хүч хөдөлмөр шингэсэн гэдэг нь харагдахаас тийм гой орчин бүрдүүлж бид нар чадлаа гэж үзэж байгаа. Маш олон шөнийг, маш олон өдрийг энэ залуучуудаа бид нар иргэний нийгмийн байгууллагын хөгжил мөн иргэний нийгмийн сайн сайхны төлөө, хүчрхийлэл нийгмийн төлөө бид нар хүч цаг зав гэж бүх зүйлээ зориулсан байгаа. Тэгээд өнөөдрийг бүгдээрээ хамтдаа нийлээд хүчрхийлэлгүй те одоо шудраг өсний төлөө өөрөө юу байдгийг маш хэлхийгээр маш олон юм байгаа. Тэгээд миний зүгээс гэх юм бол би манай хоёрын болохоор залуус ирээд минь тэгээд юу олон залуучуудтай нийлээд бид нар эрүүл мэндийн өртөө ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө эрүүл мэндийн эрх гэж юу вэ те? Эрхээ мэддэг бол эрхээ хамгаалах байх гэдэг тэр бүх юунуудыг
мэддэг мэдээллийг тэр эрүүл мэндийн өртөн дээр олгож байгаа. Тэгээд идэвхтэй оролцоорой, хөгжилтэй байгаарай. Хинч хараагүй юм шиг бүжиглээрээ залуучуудаа өнөөдөр. За, сайн байцгаана уу залуучуудаа. Энд хүрэлцэн ирсэн хүний эрхийн төлөө зүрх сэтгэлтэй, хүний эрхийн төлөө баатар болж чадхаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг төшөөлье. Энд үнэхээр хүрэлцэн ирнэ гэдэг бол хүний үндсэн эрхчлөөний төлөө та бүхэн зүрх сэтгэл дуу хоолойгоо өргөж байна гэсэн үг. Мэдээж энд хурж ирж чадаагүй байгаа ас орон зайд байгаа ч гэсэн сэтгэлээрээ бас энэ үйл ажиллагаа дэмжиж байгаа бас зөндөө олон залуучууд байгаа гэж бодож байна. Тэгээд өнөөдөр энд хүний эрхийг Монголд хэвшүүлэх, энийг хөхүүлэн дэмжих ийм өдөр болгон тэмдэглэж ирсэн байгаа. Ингээд 5 жилийн турш тэмдэглэж ирсэн. Тэгэхээр бол өнөөдөр бол бид нар бас энэ үйл ажиллагааг өөрийн болгоод авсан, хөрсөн дээрээ юу гэдэг бий болгоцсон ийм үйл ажиллагаа болж ирж байна. Тэгэхээр бол жилээс жил энэ үйл ажиллагаа маань өнгө орж байна, жавхаажж байна, хөгжиж байна. Энэ бол залуучууд та бүхний бас хүний эрхийн төлөө арчлалын төлөө хийж чадж байгаа бүхэн энд харж байгаа шүү гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн энэ үйлчлэгийг бүгдээрээ ядуурлан гадуурхахгүй, эрх тэгш хүний эрхийн төлөө бүгдээрээ хинийгээ ядуурлан гадуурхахгүй, ялгаатай байдлаар нь үүсэхгүйгээр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлье. Ганцхан энэ өдөр ч биш, цаашдаа өдөр бүр энэ өдрийг бүгдээрээ санан дуурсаж тэмдэглэж яая гэж хүсмээр байна. Ингээд та бүхэн өнөөдөр өөрөө өөрөөр байгаарай гэж хүсэж залуучуудаа. Баярлалаа. За, сайн уу залуучуудаа. Би үндэсний төв Казак залуучуудын Берекли клубын төлөөлөл. Ингээд демократик карнавал бидний хувьд яагаад чухал байх юм бол хэдэж энд өөрийн онцлогтой, өөрийн үдэс бодолтой хүмүүсийг нэгдэж биднийг ингээд дуу хоолойгоор нэгдүүлж аваад маш их баяртай байна. Тэгээ бүгдэнд нь баярыг минь хүргье. Энэ хүрэн цогцолсон ардчтай тайвтай ардчдын төлөөг яг одоогоос бүтээгч байгаа нийт хүрэн цогцолсон залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Бид хэдийн өнөөдрийн гол зорилго бол хүний эрхийг хамгаалах. Манай музейн хойзон сургуулийн эмчнэмээ клуб ямар зорилготойгоор оролцож байгаа гэхээр хүмүүс тэгш эрхтэй хойш өгөх юм эрх тэгш байх ёстой. Бид ядуулан гадуурхтыг эсэргүүцэж байна. Бид бүгдээрээ хойш өгөх юм эрх тэгш байх эрхтэй шүү гэсэн үгнээс энд нэгдэж байна. Тэгээд бүгдээрээ тэгш эрхийн төлөө хамтдаа тэмцгээе. За, манай нийтийн үйл ажиллагааны зорилт юу гэх юм бэ? Афэ буюу бүхний боловсролын төлөө үндэсний эрсдийн зохицуулагч тунгалаг хичээг авч байна. За, сайн байцгаана уу? За, хүний эрхийг эрхчлөө гэх хэмэлтийг дээдлдэг хүмүүсээ доороо дэвхцээ. За, тэгэхээр хүний эрхийн төлөө заавалчгүй чухал царайж, заавалчгүй албан бичиг бичиж, заавалчгүй төрийн ордныг тойрч жагсаж гороолох албагүй. Хүний эрхийн төлөө өөрийнхөө өнгө будагтай, дуу хууртай, бүжиг наадамтай тэмцэж болно гэдгийг харуулдаг энэ сайхан карнавал хүрэлцэн ирсэн та бүхэнд хүний эрх хэрэгчлөөний минь дэвшүүлье. За, бид хүний эрхийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд 2008 оны 7 сарын 1-ний хүний эрх хэрэгчлөөг зөрчилсөн аимшигт үйл явдлын дараа бол энэ хүний эрх хэрэгчлөөний ийм залуусын баярыг тэмдэглэе гэдэг энэ санаа гаргаж ирсэн. Залуучууд өөрсдөө эрх хэрэгчлөөнийхаа талаар ойлголтгүй, мэдлэггүй, эрхээ хамгаалах чадваргүйгээсээ болоод магадгүй одоо төрийн машины хөлд одоо орох өөрийнхөө эрх хэрэгчлөөг боомлуулах, хүчирхийлэл давтах, одоо баримтлуулах гэх мэтчлэн эрсдэлтэй тулж магадгүй байгаа учраас залуус өөрсдийнхөө эрх хэрэгчлөөний талаар ойлголттой, өөрийнхөө эрхийг хамгаалдаг, хамгаалахдаа би түрүүнд хэлсэн заавал чухал царайлах албагүй шүү. Ийм гоё өнгөтэй будагтай, дуутай хууртай, бүжгээр тэмцэж бас болдгийн шүү гэдгийг та нар өөрсдөө олж хараасай гэж би одоо хүсэж байна. Хоёрдугаар юу вэ гэхээр өнөөдөр энд бидний хүсэж байгаа өөрчлөлт, бидний хүсэж байгаа нийгэм өнөөдөр энэ одоо явуулгын цэцэрлэгт харагдаж байгаа. Хинч таныг ядуулан гадуурхахгүй, хинч таныг хүчирхийлэхгүй, хинч таныг алдахгүй, хинч таныг ялгаатай байдлаар чинь одоо өөж харахгүй, эдгээр хэлэхгүй ах ямар гоё юм бэ? Ийм нийгэм байж болох юм байна шүү гэдгийг бас та нар олж харах, мэдрэх ийм цаг хугацаа байгаа. Тэгээ та бүхэн амжилт хүсье.
илүү чөлөөтэй, илүү нээлттэйгээр өнөөдөр бол эрхчлөөгөө мэдрэх өдөр тийм үү? Баярлалаа. За энэ ч бас мөн бидний үг хэлэх төлөвлөлт нэг садан төрхтэй хүн ирсэн байна. Тэр хүнийг өрий гэж бодож байна. Монфонет үндэсний сүлжээний төлөвлөлт сарвхыг чигээр ирж байна. Асрыг хол замыг зоригтойгоор туулж ирсэн хүн байна. Замдаа сайн зам тавьсан чинь нэг дүүгээ дагуулж ирсэн. Бас нэг хүнээс бас муухай нагаа угаач ингэж загнаж ирсэн. Гэтэ өнөөдөр бол бид бүгдийн баяр. Энэ бол хүн болгон өөр өөрийнхөө онцлогтой. Гэтэ тэрнийгээ хүлээн зөвшөөрч би энэгээ хүндлэлтэй хандах бид бүгдийн баярын өдөр учраас асар их зоригтойгоор өөдөөс нь мишээ тодруулсаар хэлээ. Тэгээ та бүхэнд баярын мэнд хүргэе. Бүгдээрээ баяраа сайхан нэмэгдээрэй. За нийтийн үйл ажиллагаа зориулж өгөх гэсэн бүх залуучуудаа баярлалаа. Та бүхнийг хүрч байна. За одоо бидний аюулны мэдчилгээний хэсэг байгаа. За энэ бол демократик карнавал болон бусад хүний эрхийн бүхий л үйл ажиллагаанууд биднэрт нээлттэйгээр бидний урилгыг хүлээж авч ирж хамтран ажилладаг Forever Young Crew-ийг урьж байна. За одоо бид хоёрын зүгээс нэг өөрийг даалгаврыг биелүүлсэн. За энэ бол өнөөдөр зөвхөн энэ тайзан дээр үйл ажиллагаа болох байгаа. Манай үйл ажиллагаанууд өртөөжсөн маш олон үйл ажиллагаанууд байгаа. Энийг танилцуулна. За ингээ хамгийн ихний өртөө бол манай гима танилцуулна. За хамгийн ихний өртөө маань хүний эрхийг хойш бүү тавих хэмээх өртөө байгаа. За энэ агуулгын хувьд юу гэхээр саяхан шинээр байгуулагдсан улсын их хурлын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хууль сахиулах ажиллагааны тухай хууль мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлд тэмцэх тухай хуулийг буцаас нэг бид бүгдээрээ мэдж байгаа. За тэгэхээр улсын их хурлаас нэгэнд батлагдсан хуулиудыг дахин өөрчлөн боловсруулж батлах нэрээр нийтлэг эрх ашигаас ухарч хуулиудын агуулга бодлого зарчмыг алдагдуулах гэж байгааг хүний эрх болон хохирогч хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагууд маань нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгаагийн үргэлжлэл маань энэхүү хүний эрхийг хойш бүү тавь хэмээх өртөө ажиллаж байгаа. За энэ өртөө маань болохоор зүүн урд болонд ажиллаж байгаа. За тэгээд энэ үйл ажиллагаан дээр та өөрийн хууль шаардах тэр хүсэлт мессеж өгөө бас бичиж хувь нэмрээ оруулах боломжтой байгаа. За дараагийн өртөө болохоор Монголын залуучуудын нэг өдөр гэсэн өртөө байгаа. Энийг болохоор нийт статусын клубээс эрхлэн одоо гаргаж байгаа тийм. За энэ өртөө дээр хэдүүлээ яг уу гэхээр ерөөсөө судалгааны үр дүн таасан дээрээс уншин гэдэг аимшигтай өгөхтэй байдаг. За харин энэ өртөө дээр очсноор залуучуудын эсрэг үйлдэлдэг хүчирхийлэл болон бусад нийгмийн сонирхсан тэр судалгааныхаа тайланг маш сонирхолтой аргаар олж авах. За мөн өөр сонирхолтой арга хэмжээнүүд олгоцсон ээ. За дараагийн өртөө маань болохоор иргэний нийгмийн залуучуудын орон зай гэсэн өртөө байгаа. За энэхүү өртөө маань болохоор 2030 онд залуучууд ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаа вэ? Мөн энд 2030 онд ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаа гэсэн энэ зорилгынхаа одоо чагсаалтуудыг гаргамжсан байгаа энэ өртөө дээр. За тэгээд доктортой хөгжлийн бодлогын талаар та энэ өртөнөөс мэдээллийг авахын зэрэгцээ залуучуудын иргэний нийгмийн тунхагтай танилцаж мөн түүнийг цааш түгээхэд залуучууд бид ямар хувь нэмрээ оруулах боломжтой вэ гэсэн энэ мессеж агуулгыг авах юм өртөө ажиллаж байгаа.
Дараагийн өртөө ардчлал ухаантай хайртай залуучууд дөрөв жилтэй гэсэн өртөө яг тайзны чанга харалтаа анхтай юм гоё гэрээр юм хамт туссан өртөө байгаа. За энэ өртөө дээр болохоор өмнө нь карнавалд оролцожсэн залуучууд яагаад карнавалд оролцох нь танд чухал гэдэг яагаад гоё байдгийг талаараа харин шинээр ирж оролцсон залуучууд карнавал гэж юу юм гэдэг талаар сайхан мэдээлэл аваад хуваалцаад дурсамжаар хуваалцсан юм өртөө байгаа. За дараагийн өртөө нь болохоор хүний эрхийн хамгаалагчид нэгдэж байна гэсэн өртөө байгаа. За энэ өртөөн дээр болохоор хүний эрхийг хамгаалагчдын тунхаглагтай та бүхэн танилцж болно. Мөн өөрийгөө хүний эрхийн хамгаалагч гэж бодож байгаа залуучууд хэн бүхэн маань гарын үсгээ зураад нэгдэх боломжтой байгаа. За мөн бидний өсвөр дуриалал авдаг хүний эрхийн активистуудтай та бүхэн бас энэ хүү үсгээр уулзах боломжтой байгаа. Активистуудынхаа мэдээлэлтэй танилцах боломжтой байгаа. За дараагийн өртөө болохоор яг ингээд харах юм бол тийш чанга харалтаа харагдаж байгаа. Майхан дээр болохоор юм урлаан загсмын тэмдэгтэй анхны тусламж яаж үзүүлэх вэ? За мөн бэлтгэжийг яаж хэрэглэх үү гэсэн юм маш сонирхолтой. За тэгээ өөрөө туршиж хийж үзэж болох тийм эрүүл мэндийн өртөө ажиллаж байгаа. За мөн бидэнтэй моза урлагийн сургууль Body артын чиглэлээр анхны артист Чингүн маань хамтран ажиллаж байгаа. За энэ хэсэг маань болохоор явуу уулангаа яг хөшөөний хэсэгт явагдаж байгаа. Та энд хүний эрхийн чиглэлийн мессежийг өөрөө гар бие дээрээ зурулах тийм боломжтой байгаа. За хамгийн сүүлийн өртөө танилцуулъя. Зорилгоо олон өнгөөр зураглыг гэсэн юм өртөө байгаа. За энэ болохоор нэгэн хойхонтой байгаа. За энэ өртөөд нэг асуултанд хариулна. Та 2030 онд ямар нэгэн амьдралыг хүсэж байна гэсэн тэр асуултанд хариулт олоод тэрийгээ үг бүгдээр илэрхийлэх юм байна. За ингээд та бүхний хүний эрхийн өртөөгөр аялал болж байна. Бид нар болохоор залуучдын хөгжлийн төв Баянгол дүүргийнхаа тэгээд залуучдын хөгжлийн төв бид нар өөрөөсөө бие биенээсээ ичих шаардлага байхгүй нийгэмдээ чөлөөтэй нийгэмдээ оролцож явах эрхтэй гэсэн талаасаа бид нар өөрсдөө оролцдог. Бид нар өнөөдөр албаар ажил дээрээс бүгдээрээ хувцас өмсөд гараад ирсэн л дээ. Тэгээд албаар автобусны дотор явъя гэд тэгээд ирсэн чи хүмүүс инээ цэгээд ямар сони юм бэ? Юу болоод байгаа юм бэ? Яагаад байгаа юм бэ гэд. Бид нар бол чөлөөтэй нийгэмдээ бид нар хинч юу ч өмсөд явж болно, яаж болно. Яаж ч өөрөөсөө бол чөлөөтэй илэрхийлж явах хэрэгтэй. Бид нар жоохон ч насны бол хүүсд ялгаа байхгүй нийгэмдээ бол чөлөөтэй хандж явах хэрэгтэй гэсэн талаасаа оролцож байгаадаа илүү баяртай байна. Демокраси карнавал манайх болохоор эрүүл мэндийн өртөө ажиллаж байгаа. Энэ болохоор Монголын улаан загалмай нийгэмлэг манай залуучдын үеийнгийн боловсролын үндсэн сэжээ Wi-Fi хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо энд болохоор анхны тусламж үзүүлэх талаар мөн тэнд болохоор бэлгэвч байгаа түүний хэрэглээний талаар явагдаж байгаа юм хэвээр. Манай өртөөний нэр болохоор Монголын залуучуудын нэг өдөр гээд залуучууд өдөр тутамдаа яг нэг гендертэй холбоотой асуудлууд маш их хүртдэг юм байна л та. Өмсөн зөөснөөсөө тэгээд хүүсээсээ шалтгаалаад маш их хүртдэг. Тэгээд эднэрийг эргэдэг шалгах хүн болгон ягаад заавал ялгаатай байх хүн болгон ягаад ингэж ижлэг ингэж автцсан юм шиг байх хэрэгтэй гэж тийм байх албагүйгээд маш олон мессеж өгнүүдийг маш олон гэрэл зургуудыг ингэж өөрсдөө гараар бүтээгээд тэгээд маш амжилттай эхнийхээ жилд оролцож байгаа. Манайх болохоор залуу нийлж клуб гэдээ орж байгаа. Би бол өөрөө хуваарь залуусын хүчирхийлэл тэр тусмаа яг залуус хооронд ямар асуудал тулгамж ийн гэдэг талаар мессеж түгээхийг хүргэсэн. Тэгээд миний энэ өмнөсөн байгаа малгай болохоор би ингээд залуу хүн мессеж түгэн. Гэхдээ би нөгөө нэг хэвлэх тийм мессежийг түгээх гэсэн зорилготой. Энэ болохоор миний нөгөө нэг жил болгон цуглуулж байгаа карнавалхнаас цуглуулж байгаа тийм мессежүүд байгаа байхгүй юу? Хамгийн анх гэх юм бол энэ энд яг нөгөө нэг их чөлөөний парад гэж анх байгуулдаг байсан шүү дээ. Тэрнээс авч ирсэн. Тэгээд хамгийн сүүлд гэх юм бол энэ бол нөгөө нэг orange session гэдэг сая залуучууд 91-ийн 2 дугаар шуулганы дараагаас гэсэн. Өнөөдөр болохоор Democracy Carnival яг юм логог авлаа л та. За баяр хүргэе. Ямар гоё төгсөө. Баярлалаа. Ингээд ялгаатай байдлыг хүндэтгээ. Ингээд ялгаатай байдлыг хүндэтгээ. За. Баярлалаа. Баярлалаа. Манай өртөө болохоор эрүүл мэндийн өртөө байгаа. Тэгээд энэхүү өртөөгөөр залуучууд одоо бэлгэвч хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэг талаар зааж байгаа. Мөн болохоор анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ? Одоо хугарсан ясыг хэрхэн чиг барьж боох вэ гэдэг талаар манай өртөө өмнө ажиллаж байгаа. Тэгээд карнавалын нэг гой зүйл нь болохоор жил болгон бороо орж байгаа. Айгүй гой зүйл байна.
Хүн гэж юу юм бэ? Хүн яах гэж энэ хорвоо төрдөө? Хүмүүс та бүхэн юуны тулд төрж энэ хорвоогийн орчлонгийн тоосыг хөлгөж байгаа юм бэ? Имэн өөрийн гисэн ганц авин сүнстэй. Гэтэл ихийн санаа өөрийн санаа уусан гихчээ хүний хор гарсан гэж шунаж намайг ихэд зовоож урд насндаа хийсэн үүдийн өрмийн байгаа үстэй. Амьдралаа имэн энэ хорвоогоос явмаар имийг аваад яваач дээ. Би зүгээр өөрийнхөө мөрөөдлийн цагаан бартай ханхуу хүлээж байна. Өндөрлөг наац шиг өөрийнхөө хайртай хан өндрөөс өндөрт хязгаарлын модон үргэлж хандтаа. Ийм ой тэгээд ариун хайр амьдралын он утга учир биш гэж юу хүсээ. Ийм ой тэгээд ариун нэгэн том харсан том сүнхэн болсон. Дэг хүсээ мах намайг оруулж бидний зүйлийг амьдралаа хийж бодож чадсан. Моочоо хамгийн ажигтай намайг магадгүй би энэ зүйлийг хараагийнхаа амьдралаар бодож чадсан. Яа тийм бэ? Би аригч. Та нарын тэд яриад байдаг дурлал эд хөрөн их мэдэл бүгд л надад байсан. Би цагтаа таны талбарт эх орныхон төлөө мөр зэрэгцэн алах юм. Ингэр дүүрэн одон медаль ялцаад. Гэхдээ энэ их мэдэл эд хөрөнгө гэдэг чинь хинд чухам юунд хэрэгтэй юм бэ? Амар нэг надад мэдээд өгөөч. Би бол социализмын багш. Миний өрийг сур бас дахин сур. Социализмын бүр яг би төлөө гэдэг байсан. Одоогийн нийгэмд чинь айрхтал, тавхайр, ядуур, хэрэг хахуул, хүчирхийлэл бид мэдчихсэн муу мухай зүйлс маш их болсон байна. Би энэ нийгмийг үтээчих. Шунаад та нарын тэр хүсэж мөрөөдөд байгаа хайр дурлал ад жаргал их мэдээ мөнгө эдгээр бүгдээрээ шунаад эцэн гэж ихэд шунаад ихтвэл шудан болно гэдэг чинь шаа худлаа. Би энэ нийгэмд ижил хүрснээс сонирхдаг болж төрснөөр ядуухан гадуурхал төрдөг. Нийгэмч гэлтгүй би эцэг их гэр бүлээсээ хүрт айж имэж байна. Хүмүүс баруун гараараа бичдэг байдаг. Солгоо гартай хүүхдүүдийг ядуухан гадуурхах үед бичдэг. Би энэ амьдралыг сонгож төрсөн гэж юу? Би босны адил ихээ идэж аз жаргалтай сайхан амьдралыг хүсэж байна. Би ч гэсэн энэ амьдралаас нэг өсвөр хүсээгүй штэ. Бус шиг хин нэгний тусламжгүйгээр нийгэм соёлынхаа амьдралд оролцож гэр бүтээгээ аз жаргалтай сайхан амьдралыг хүсэж байна. Амьдралаа энэ тийм хэцүү зүйл гэж юу? Энэ бол бидний амьдрал хүрээлж байна. Эдгээр зовлон хүчээр бүгд бидний амьдрал хүрээлж байна. Энийг шийдвэрлэх тэр хэцүү хүмүүсээ үүнийг шийдвэрлэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Төрийн өндөрлөлт байгаа их муу төв эсвэл хууль цагдаагийн байгууллах нь уу? Амьдралыг хамгаалагч гэж хин юм бэ? Хүний эрхийг хэн хамгаалах ёстой юм бэ?
эдгээр хүмүүсийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөж бай. Хүмүүсээ бид ийм бэрхшээлийг даван туулж чадна. Хүмүүр нас зүйл шашин шүрлэг хамааралгүйгээр хүмүүр хүний эрхийг хамгаалж байна. Тиймээс энд байгаа бүх хүмүүс бүгдээ хүний эрхийг хамгаалж байна. Тиймээс хамтдаа хүний эрхийг хамгаалцгаая. залуучуудаа дэмжиж өөрсдөө бас илэрхийлж хүний эрх чөлөө бусдаар хязгаарлахгүй болдоо ингээд бид нараас яг энэ машинаараа зөвхөн нөгөө ийм хэрэгцээтэй хүмүүс гэхэд илүүтэйгээр машинаараа өөрснийгөө төлөвлөлт хурдтай эрсдэлтэй эрх чөлөөтэй гэдгийг харуулад энэ кейс өгнүүдээ ч гэсэн бас тэгэж сонгосон байгаа. Энд дэр та нараас харсан байх би бол Баатар гэд заавалч нөгөө Баатарын авцсан хүмүүсчүүд би Баатар гэхээс илүүтэйгээр энгийн даруугаар энийгээ хэлээд кейснүүд маань өөр байгаа л да. Энэ жил анх удаа орж байна. Баянгар аймгаас ирсэн байгаа. Тэгэхээр короны бас хүчтэй бэрхшээлтэй олон тэрэгцтэй хүмүүс бас үнэхээр хийхгүй юм гэж байдгүй юм байна гэдгийг бас илэрхийлж байна. Одоо Баянгар аймагт очиод бас ийм санаачлаа цааш нь өргөжлүүлээд жил болго манай Баянгар аймагт ийм зохион байгуулдаг байгаа. Тэгээд одоо хойд нь эрх чөлөөс эхлэх юм ийм үйл ажиллагааг бас нээн гэж бодож байна.
got my head spinning, no kidding, I can't pin you down. What's going on that beautiful mind? Having your magical story, and my head spinning, no kidding, I can't pin you down. My head's underwater, but I need you find your crazy night out of my mind. 'Cause all of me, that is all of you. Now you're crazy, now you're just how you're perfect in the flash. Give your all to me, I'll give my all to you. You're my end and my beginning. Even when I lose, I win. Сердце бережно хранит, целый мир готов тебе подарить. Это небо для тебя, эти звезды для тебя, это солнце светит только для тебя. Ты моя любимая, ты моя хорошая, ты моя девчонка, девочка моя. Как хочу, чтоб знала ты про тебя лишь мои сны, как реально вижу будто в жизни я. Твои карие глаза, твои сладкие уста, только ты мой ангел, ты. Сайхан байна. Одоо юу сайхан байна вэ гэх юм бол энэ залуучууд маш одоо доошоогоо үеийнхэн маань те чөлөөтэй уулзах зүв цагаа баар цэнгэний газар биш. Нэг ч гэсэн өдөр ингээд арх уугаад тамхи татах биш. Ингээд хоорондоо харилцаад өөрсдөө дотоод ертөнцийг солилцоод юу чаддаг ур чадруудаа хоорондоо хуваалцаад ингээд явж байгаа нь бол маш зөв үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Энэ таалагдлаа. Зохион байгуулж байгаа багийнхан нь бол санаачлагтай сайхан ажилласан байна. Би одоо манай ажил нь хойно идэх байхгүй. Тэгээд анх удаа энд ирж байгаа юм. Тэгээд надад айгу таалагдж байгаа юм гэвэл би яг энэ газраас анхныхаа бүх хүний тэгш ирэхийг олж харлаа л да. Би бүх хүн ямар ч өвчтөе хүнч байна уу те. Бүх хүн тэгш ирэхтэй байгааг яг энэ газраас олж харлаа. Манай ажил дээр ч тийм байдаггүй байхгүй яг үнэхээр те. Асуудал нь жоо тийм. Тэгэхээр ийм хүмүүс би яг ингэж гарч би өөрөө энэ талтай айгу сонирхолтой. Би нэг хайрлах хүндтгэхтэй ухаалах байх жоохон энэ ухамсарлаг байх те. Тэр талын юм хүндэлдэг болох ийм надад аймаг гоё мэдрэмж эрг ингээд аюу гоё байна. Би сонирхол гэж. Маш сайхан юм байна. Тэгээ би Америк энэ барууны орнуудад иймэрхүү зүйл болдог гэж аюу мэднэ. Тэгээ Монголд иймэрхүү зүйл тохиолж байгаа надад бас их бахархалтай, баяртай мэдэн. Тэгээд ер нь миний харж байгаагаар маш боломжийн хэмжээний явагдаж байна. Залуусыгаа эрүүл байгаасаа гэсэн үндсэн дээр ямар нэг өвчнийг бүтээ тусаасаа түүнээсээ хэрхэн урдлан сэргийлж байх вэ гэдэг мэдлэгийг олгохоор эрүүл мэндийн дээр ер нь бид зөвлөгөө мэдээлэлээр ирж оролцож байна да. We'll
оны эхний хагас жил. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүрдэгдсэн нь өмнөх оюуноос 34%-аар өссөн байна. Он гарснаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 7 хүн амьнасаа алджээ. Сүүлийн 6 жилд 90 гаруй хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амьнасаа алдаад байна. Тэдний 70% нь хуулийн байгууллагад болон үйлчлэгээ үзүүлдэг төрийн байгууллагуудад удаа дараа хандсан ч хамгаалалт авч чадалгүйгээр нас оржээ. Зарим тоо баримтыг дурдахад Монгол улсын хэмжээнд 2008-аас 2012 оны эхний 7 сарын байдлаар 1589 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн хохирогч болж үүнээс 61 хүн амь насаа алдаж 7 хүн амиа хорлоход хүрч 1092 хүн гэмтэл авч 53 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Гэвч энэ тоо гэр бүлийн хүчирхийллийн үнэн бодит төрхийг харуулж чадахгүй юм аа. Би 15 настай. Эцэг минь хорих газар ээж минь бурхны орон. Харин би ойр ганцаар үлцээ. Архины их хүн өнөр сэн хийсэн орой бүр аав минь ичийг зодох бүр манай гэр бүл энэ ертөнцийн бүх хүмүүст хамааралгүй болдог. Аврал ирсэн бидний хашгааныг айлыг хөршөөс минь ихлээд гудамж даяараа сонсдогч ахын хэрэгт оролцохгүй гээд дуугээ өнгөрдөг. Эрхийг минь хамгаалах үүрэгтэй цагдаа энэ үед бас л ирдэггүй. Хүүхдээс нүүр буруулсан засгийн газрын бодлого манай гэр бүлд сүүдрээ ийхүү тусгасан. Хамгийн том сүүдэр нь миний ирээдүй. Би одоо аав ч үгүй, ээж ч үгүй болсон. Миний ирээдүй бүрхэг миний ээжийн гутал эзэнгүй.
30 настай. Хүүхдийн улаан тэгш бус байдлыг би дэвчдэггүй. Өвлийн хүтэнд очих газаргүй хөөгдөх. Үнчин дэрэн дээр нойргүй хонох шөнийг би мэднэ. Тусламж хэрэгтэй хөрштөө санаа тавих хүмүүнлэг сэтгэлтэй төрөн нэрэгдээ хамгаалдаг иргэний нийгэмд бид амьдрахыг хүсдэг. Хүчирхийллийн хажуугаар би дуугүй өнгөрөхгүй хүн хүндээ санаа тавьдаг нийгмийг бид бүтээж чадна. Хүчирхийлэлгүй өнөөдрийн үргэлжлэл амар тайван ирээдүйн төлөө хамтдаа би цагдаа биш инженер ирчүүд бид хүчтэй чадaltaй гэдгээ хүчирхийллээр биш хайраараа батлаа. Биднийг хамгаалдаг нийгмийн тогтолцоонд бүтээж хүмүүжлэх иргэд бидний оролцооноос ихтэй. Хүчирхийллийн улмаас амь насаа эрдсэн нийт мянган хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж энэхүү үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энд хуран цугларсан хүн бүхэн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж өөрийн үйлдэл болоод бусд үйлдэлээрээ хүчирхийллийг тасан зогсоох гэдгээ амлаж хүн бүхэн хүчирхийллийн эсрэг өөрийн гэсэн дуу хоолой оролцоотой гэдгээ баталж хүчирхийллийн энэ торыг бүгдээрээ тасалцгаая. Эхнээсээ хүчирхийллийн одоо энэ утсыг бүгдээрээ хумж авъя. Энэ утасны төгсгөл нь хаана вэ? Төгсгөлөөс нь бүгдээрээ ингэж ихэд явцгаая. Утасны төгсгөл гараараа ингэж том эргүүлээд утасны төгсгөлийг 3 утас байгаа. Хүчирхийллийн улмаас амь насаа эрссэн тоо баримт зөвхөн мөсөн усны дээдлийг илэрхийлдэг гэдэг. Бидний оролцоо, бидний дуугүй өнгөрч байгаа юм хин нэгний амь нас эрүүл мэндтэй холбоотой байдгийг та бид бүгдээрээ мэдэх хэрэгтэй. Хүчирхийлэл нь зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийн асуудал биш. Хүчирхийллийн сүлдэр хүн бүхэн тусдаг гэдэг санааг илтгэж энэхүү утсыг бүх хүн дээр явуулж байгаа. Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж оролцъё гэж бодсон хүн бүхэн энэ гутал ийд зүйлсээс энэ хайрцагт аваад хийхийг уриалж байна. Зохион байгуулагчдаас бас оролцогчдоос яг энэ үйл ажиллагаа эхлэсэй гэж бодож байна. Хүчирхийллийн эсрэг хүн бүхний оролцоо чухал гэдгийг та бүхний оролцоог баталж байна. Гэхдээ гарч би хүчирхийллийг би зогсоож чадна. Хүн бүхэн хүчтэй дуугарч, хүн бүхэн хүчирхийллийн хажуугаар дуугаа өнгөрөхгүй байвал хүчирхийлэл газар авахгүй байх боломжтой. Тиймдээ ч хүний эрхийн хамгаалагчид олон улсын активистууд хамтаа нэгддэг. Бом Билэн Райсан гэдэг олон улсын хөдөлгөөн байдаг. Нэг тэр бомаар нэгдэг буюу Бом Билэн Райсан хөдөлгөөний залуучдыг энэ тайзнаа өрж байна. Бидний бүжиглийг хамт нэгтгэж өрж бүгдээрээ хамтаа бүжиглээ. Босоод бүгдээрээ хүнээс аш би юунаас авгүй. Уни хавга
Өнөөдрийн үйл ажиллагаа үнэхээр гайхалтай болж өндөрлөө. Өнөөдөр хүн бүртгэл Баатар болох хүч байгаа гэдгийг мэдрүүлсэн тэр орон зай бий болгож чадлаа. Тэгээд залуус өөрийнхөө хөгжилтөө энгийн байдлаар хүний эрх ардчлал өөртөө итгэлтэй байхад ямар их хүч нөлөө өгдөг вэ? Түүнийг амьдрал дээр хэрэгжүүлж байж тэр итгэлийг бий болгож байж Баатар болох чадвар надад байгаа юм байна, хүч байгаа юм байна гэдэг тийм дотоод хүчийг мэдрүүлсэн тийм үйл ажиллагаа болж чадлаа. Демократик карнавал 2016 хүмүүрт Баатар болох хүч бий. Карнавал маань нийт 25 байгууллагыг хамруулад 25 байгууллага хамтран зохион байгуулад маш амжилттай өндөрлөлөө. Нийт яг 6 дэмжиж ажилласан байгууллагатай юуны өмнө баярлалаа таларснаа илэрхийлээ. Нэгдсэн улсын байгууллага Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Иргэний боловсрол төв, мөн Монфнет үндэсний сүлжээ, бүх нийт боловсролын төлөө Иргэний нийгмийн үндэсний эвсэл болон Монголын залуучдын эвсэлтэй баярлалаа таларснаа илэрхийлээ. Ингээд нийт оролцсон залуучуудаа 2017 онд иргэн уулзцай. Тэгээд энэ жилийн карнавал өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа. Ирсэн хүн болгонд баярлалаа. Тэгээд дараа жил бүгд карнавал дээр уулзцаая.